2023 онд биднийг ажил авч яхад бол Монгол Улсын их сургуулийн багш нар эрдэмтэд, гадаад улсын эрдэмтэд нийтийн тээврийн тулгамж байгаа асуудлын талаар нэлээд олон судалгааны материалууд байсан. За тэрэн дээр бол гол харах юм бол бид нар нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн тоо мэдээг 20-30% бол алдаж явдаг юм байна гэсэн дүгнэлт байсан. Тэгэхээр бид нар бол нийтийн тээврийн парк шинжилгээ яаж байгаа бас захим системийн зорчигч тоолох систем суйрлуулж ингэж бас ажилласны үр дүнд Улаанбаатар хотын иргэдийн зорчих хөдөлгөөн хаанаас эхэлж байна, хаана үрж байна, хаашаа явж байна гэдгийг бодит тоо статистиктэй болж авсан. За энэ дээрээ бас орлогыг нэмэгдүүлэх талаар нийслэлийн иргэдийн хуралд 2024 оны 3 сард танилцуулж энэ 10 жил мөрдөгдөж ирсэн бас терапи асуудлыг 10 жилийн хугацаанд өөрчлөгдөж байсан терапиг бас 1000 төгрөг болгосон юм асуудал. За 1000 төгрөгийн үн өссөн гэж харагдаж байгаа боловч үнэндээ бол өглөөнөөс орой хүртэл явж байгаа нийтийн тээврийн үйлчилгээнд 4 удаа зорчих юм боломж нь нэмэгдсэн. Тэгэхээр 4 удаа зорчиж байгаа учраас энэ нь бол 250 төгрөг болно гэж нэг удаа зорчих. За ингэснээр бол энэ дамжин суултын боломж хангагдсанараа өмнө нь дамжин суултаар явж байгаа иргэдийн тоо бол нийт зорчигчдын 9% эзэлдэг байсан бол одоо бүр 31-2% хүртэл ийм өссөн үзүүлэлттэй байгаа юм. За энэ систем бас тавигдахын хажуугаар бид нар Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдал, за энэ орлого төлөвлөхийн тал дээр бол бүрэн камертсан асуудал орсон. За бүрэн камерснаар ямар үр дүн гарсан бэ гэхээр орлого 60%-аар өсөж байна. За мөн иргэдийн аюулгүй байдалтай бол самсургүйгээр эдсүүлээ, орхиж буух, алдах энэ байдал бол эргээд олддог, авдаг болсон байна. За автобус бүрэн камерснаар бас автобусын дотор үйлдэгддэг байсан халаасны улаан гэмтлийн зохих бол уурсан юм иргэдүүдтэй байна. За нөгөө талдаа иргэдийн шүүмжилдэг байсан энэ жолооч нарын харьцаа хандлага тааруу байна. Зогсоол дээрээ зогсохгүй байна, тамхи татж байна тийм ээ. Бэлэн мөнгө авч ирэх гэдэг зөрчлүүд бол эрс уурсан. За бас иргэдийн тавьж байгаа шаардлагыг биелүүлдэггүй юм харилцааны доголдол нийтлэг байсан бол энэ тал бол системийн энэ үр дүнгээр манай жолооч нарын харилцаа хандлага бол сайжирсан гэж хэлж байна.